Сайн байна уу? Онлайн сургууль зуршлын төгс эрхлэн төлөвлөж би ижигийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор ижигийн 21 оны 1-р шалгалт шинжилгээ хаан физик бодлого 4-ийн Е гинэ. Тэнгүүд болохоор G багцсан энэ дээр болохоор ямар нэгэн сорон зоорн гэсэн үг тийм үү? Сорон зоорны эмэгтэй шигэ байсан юм ай гүйсэн тэнгүүд болохоор гүйлтэд дамжуулагчийн сорон зоорнтой харилцан үйлчлээд Лоренцийн хүч гэдэг баг тийм хүч дэшгээ гарч ирээд энэ өөрөө доошгоо ийм жидтэй ч юм уу байсан байлгүй тийм тэр хоёрын тэнцвэрт үсээд нэг өтөө өнцөг үсгсэн гэсэн тийм бодлого юм шиг байна. За энэ дээр болохоор юу бичээ? Ямар нэгэн сорон зоорн байж игээ B гээд тэнгуү тэрэн дотор нь болохоор ийм гүйлтэд дамжуулагч гүйл гэж ижигнэ. Тэр үед Лоренцийн хүч Лоренц мөн үү биш үү? Лоренц за хүч үүсэн тийм хүч нь болохоор юу вэ гэхээр BIL синус өдөө тавьчих. Өтөн болохоор энэ B болон яхаа I2-ийн хооронд үүсэж байгаа онцг. I гүйлээ B гэдэг ийм сорон зоорн байлаа гэмээр сорон зоорны тэр нөгөө векторын чиглэл болон гүйлтэд дамжуулагчийн маань гүйлийн чиглэл хоёрын хооронд үүсэж байгаа онцг. Өдөө синус өдөө байна. L нь болохоор сорон зоорнд дамжуулагчийн ямар хэсэг нь орж байгаа юм бэ? Тэгээ L урттай хэсэг нь яхаа дамжуулагч сорон зоорн дотор орцсон. Үлдсэн нь болохоор сорон зоорнд ороогүй ч юм уу байж болно шүү тийм үү? Тэгвэл сорон зоорн дотор байгаа дамжуулагчийн урт нь байна. Тэгээ гүйлийн хэмжээ нь сорон зоорных нь хэмжээ нь тийм ийм хэмжээний хүчээр үйлчилнэ. За хүчний маань гол нь чиглэл нь яах вэ гэхээр энийг за янз бүрийн дүрмүүд байгаа. Өөрийнхөө гэсэн нэг дүрмийг тогтоод тэрийг цэжлээд авчвал зүгээр тийм. За миний хувьд болохоор 100 гарын дүрм байна. 100 гарын дүрм болохоор яа тийм 1 2 3 4 эрхийн урууны эндээ тийм 100 гар. 100 гарын энэ дүрмэн дээр болохоор юу төлөө? Дөрвөн уруу нь болохоор гүйлийн чиглэлийн дагуу тэгвэл гарын алга руу B нь орж ирэх хэвээр. Тэгэх юм бол энэ эрхийн урууны чинь дагуу хүч нь үйлчилнэ. Яг энэ дээр болохоор миний гар 100 гар ингэж байж тарах гэдэг нь тийм дөрвөн уруу эрхийн уруу ингэж гарын алгалуу яхаа B сорон зоорн нь ороод гүйлийн чиглэлтэй дөрвөн уруунд тавцсан байхад эрхийн урууны чиглэлийн дагуу хүч нь үйлчилнэ. Тэгэхээр энэ дээр бол яхаа ийм хүч үүснэ ч юм уу. Би бол ингэж хэлсэн байх тийм. Янз бүрийн дүрмүүд байгаа. 3 уруутай ч дүрм байгаа, эрхийн уруугаар хэлдэг ч дүрм байгаа, янз бүрийн дүрмүүд байгаа. Урхай алтуртайг нь хоёр хэлж болно. Юун дээр болохоор гүйдэлтэй дамжуулагчийн хувьд болохоор юм байгаа шүү дээ. Тэгвэл электрон гүйжиж болно тийм. Нэг электрон сорон зоорн дотор гүйжилээ. Гэх юм бол бас яг адилхан F тэнцүү B байгаа. Тэнгүүдээ гүйлийн чиглэлийнхаа оронд болохоор нөгөө цэник маань тийм үү электрон ч юм уу ямар хэмжээний цэник гүйжсэн цэнгээ тавиад уртынхын оронд болохоор харин хурдыг тавьж байгаа. Нэг яхаа бөөн те нэг Q цэнэгтэй бөөн гүйжлээ гэх юм бол тэрнийхээ уртынхын дагуу V-гээ тавиад тэгснээр дахиад синус өдөө. Синус өдөө болохоор бас яхаа хурдны чиглэл болон сорон зоорныхаа чиглэл хоёрын хооронд үүсэж байгаа онцөг. Тэнгүүдээ Q нь эерэг байх юм болохоор те эерэг цэник байх юм болохоор энэ шууд F хүчин хэвээрээ байна. Харин хэвээ сөрөг цэник байх юм бол энэ ч урд ахс тэмэг гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эрхийн урууныхаа нөгөө төр нь авах хэрэгтэй болно шүү те. За сорон зоорн дотор гүйдэлтэй дамжуулагч эсвэл яхаа цэнэгт бөөмд үйлчлэх ийм хүч гэхээр ийм томьёотой байгаа шүү гэж байгаа. Манай бодлогын хэлбэр болохоор юу гэсэн юм болоо гэсэн чинь за E мастай L урттай дамжуулагч сава гинэ QR сава байла. QR-ийнхаа хоёр үзүүрийг нь массыг нь үл тоож болох үйц ижилхэн урттай хоёр дамжуулагч утсаар холбогдсон байгаа юм шиг байна тийм. За тэгээд яхан Q-ний зэнд доос нөрөөд нэрэж P болон R-тай холбоод S-тэй холбоод QR нь болохоор хэвтэй автгатайгаа параллел гэдэг зураг туршиж хэлээд шүү тийм үү. Энэ Q-с R хооронд I гүйж байгаа I гүйж байгаа L урттай дамжуулагч энэ болохоор нэг сава юм байна. Нөгөөд нь болохоор энэ PQ-ийн хооронд дамжуулагч утас QRS-ийн хооронд болохоор дамжуулагч утаснууд байгаа. Тэгээд энэ нэрийн массыг нь бол таажуулахар шүү гэсэн юм байна. Яг энэ сава маань болохоор өөрөө A масстай гэсэн юм байна тий. За тэгээд яасан би гэсэн чинь яг ихтэй шигээ тийм үү? Яг ихтэй шигээ ийм чиглэлд болохоор нэгэн төрлийн сорон зоорн B тавьчихжээ. Биг нөгөө юм шиг тий. Тэгвэл гүйдэл маань болохоор PQRS чиглэлээс P-гээс Q, Q-гээс R, R-аас S гэдэг аяхан чиглэл юм байна тийм үү? I гүйлгсэн. Тэгээд энэ хоёр утаснууд маань бол элдв янзаар нөгөө нуурч мураагүй зүгээр яхаа юм шулуух цэвэрэл гэсэн юм байна. Тэгээд өөртөө өнцөг үсгээд яхаа тийшээ хөвөд гараад ирсэн. Тэгээд хүний өвчний уртлыг жигнэ.
Энэ өөрөө болохоор нөгөө дүүжин дааж шиг хэвдүүлээ савлуур ба тийм. Нэг юм савлуур шиг ингээд зүгээр доошгоо унжаад үйжсэн байхгүй юу? Доошгоо хэмжитгээ тийм. Тэнгүүдээ соронзоо орон дотор орууллаа ч гэсэн эн чинь бол ингээд унжаад үйжих хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд энэгээр яг гүйдлэглээ гэсэн чинь гүйдлэхгүйсэн чинь болохоор ийшээгээ тийм жоохон налаад ингээд юу хөвтэй хэлбэрт ороод ирчихээ гэх юм уу. Энд өөтөө зүгсээ гаргаад ирсэн нэ. Тэгээ асуулт нь болохоор соронзоо орны бийг хэлэх юм шүү тийм. Соронзон орны индукцийн векторын хэмжээ ямар байх вэ? Дорх асуултуудаас хариулна гэсэн юм байна. За энэ дэр болохоор юу 100 гарын дөрөв тийм. Гараа болохоор яаж тавих вэ? 1 2 3 4 эрхийн уруу яг ингэж яг энэ хөвтэй автгаа яг энэ дагуу тавина. Тэгжиж ихц доороос нь б норно тий. Тэгээс юу гараа бол ямар нэг далилахгүй гэсэн. Яг юу хөвтэй тавиад тэгвэл гарын алга руу б орлоо. 4 уруу гүйлийн чиглэлийн дагуу хүч нь болохоор ийшээ байна. Гэр хүч нь энэ дэр болохоор энийг одоо хажуунаас нь харах юм бол ингэх гээд байгаа байхгүй. Ийм л гэж. Тий. Ингээ хөвтэй байжсэн. Одоо ингээд налтсан байгаа. Энэ манай P болон S сегмент тий. Энэ болохоор манай гүйлийн маань Q болон R сегмент байгаа. Би хажуунаас нь харах юм бол хүч нь бол яг ийшээ F байх юм байна. Тэгээд доошгоо яг хэмжээнд байж байгаа. Тэнгүүдээ энд үүсэж байгаа өнцөг нь өдөнцөг байгаа. Тэгэхээр би энийг юу гэж бичиж шít. Энэ утас дамжуулагч утаснд үйлчлэх хүч уул нь байгаа тий. Энийг болохоор ийшин татсан хүч. Нөгөөдний нь болохоор ийшин татсан хүч байгаа. Тэгэхээр тэр нь тооцохгүй мөлөө. Энэ хоёр угаасаа тэнцвүүчнүүд байгаа шүү дээ адилхан хүртдэг гэсэн юм чинь. Тэгэл нэгний шийдлээ нөгөөдний шийдлээ хоёр хүч нандад тэнцвүүд нэг тооцохгүй хэрэгжүүл явчих. Уул нь бол жоохон бигдүүлээ нэг юм пампайсан юм бас бож магадгүй харагчлаа. За гол нь савны маань болохоор яасан юм бэ гэхээр энэ цаач нь өөрөө доошогоо хэмжээгээр татчих хэвээр. Тэгсэн чинь соронзоо орныхын хүч нь үйлчлээд F гэсэн хүчтэй болцсон. Тэгэнгүүт утсыг нь болохоор дээшгээ яг утасны татах хүчтэй юм байгалах тийм. Тэгээд энэ маань болохоор гол нь өдөө өнцөг байгаа. Тэгэхээр би Т-ийн 2 задлах хэрэгтэй байхгүй юу? Өдөөгийн эсрэг байгаа чинь синус шүү тийм үү? Тэгэхээр энэ болохоор Т синус өдөө нөгөө өдөөгийн дагуу байгаа чинь косинус шүү дээ. Тэгэнгүүт ингэж энд ингээд утасны татах хүч байсан. Би энийг болохоор задлаад нэг нь болохоор энэ Т синус өдөө. Нөгөөд нь болохоор энэ Т косинус өдөө гэж задлчлаа. Тэгэхээр ингээд нэмчихээр буцаад нөгөөд нь Т-ийг гараад ирнэ тийм үү? За тэгээд Т косинус өдөөг болохоор энд заавал зураад яг ийш нь зөөгөө тавьчихъя. Тэгээд ийшээ тавьчаар Т косинус өдөө. Тэгээд одоо хүчийг нь харахаар болохоор доошогоо хэмжээ байгаа. Тийшээ Т косинус өдөө байгаа. Баруун тийшээ F байгаа. Зүүн тийшээ Т синус өдөө байгаа. Зүүн тийшээ Т синус өдөө байгаа. Гэсэн юм хүчний задаргаатай болох юм шүү. Тэгээд бид нар болохоор Т ерөөсөө хэрэггүй юм чинь Т-ийг зайлуулах та. Яг уу шууд энэ хоёрыг хооронд нь хооцоо. Мж-ийг хуваах нь F тэнцүү Т косинус өдөө хуваах нь Т синус өдөө. Тэнүүдийн хооронд нь дараа ичи косинусыг хуваах нь синус гэдэг чинь котангенс болно шүү дээ. Котангенс өдөө. За ийм нэг үр дүнтэй болсон шүү. Мж-ийг хуваах нь F тэнцүү котангенс өдөө. Мж-ийг хуваах нь F тэнцүү котангенс өдөө. Гингүүд болохоор би F-ийг нийшээ котангенсыг нийшээ өгчээ. Тэгэхээр F тэнцүү Mg хуваах нь котангенс өдөө болно тийм үү? Тэнгүүд котангенс гэдэг чинь өөрөө косинусыг хуваах нь синус байгаа шүү дээ. Хэрвээ нэг хуваах нь котангенс гэх юм бол байр нөлөөлөгч чинь тийм нэг хуваах нь яг косинусыг хуваах нь синус байх юм чинь байр нөлөөлөгдөөд синусыг хуваах нь косинус болно. Тэр чинь өөрөө буцаад тангенс өдөө болно шүү дээ тийм үү? Тэгэхээр би нэг хуваах нь котангенс гэж бичижснаас зүгээр шууд тангенс гэж бичиж тийм. Mg тангенс өдөө. Гиснээ одоо F чинь өөрөө юу байх хэвээр юм бэ? Тэгэхээр F тэнцүү B I L синус альфа тавьчих тий. Энэ өөрөө өгсөн юм чинь синус альфа. Альфа болохоор B болон I хоёрын хоорондох онцөг. I чинь яг энэний дагуу явж гин. B чинь болохоор яг ихц дэшгээ байгаа. Энэ хоёрын хоорондох онцөг нь хэрэг 90 градус шүү дээ тийм үү? Тэгэхээр синус 90 градус дээр нэг юм чинь энэ синус таймераа хайчээ. Тэгээ хүч маань болохоор тэгвэл яг юм B байна, I байна, L байна. Тэгээд тэнцүү Mg тангенс өдөө бидрээс B гол гэж асуусан байгаа. Тэгэхээр B тэнцүү энэ I L хоёрыг хуваах болтогч шүү дээ. Mg тангенс өдөө хуваах нь I L.
хариугаа гаргахаар яах юм бол mg тангенсуудтай хуваахна аял. Энэ үнтэй mg тангенсуудтай хуваахна аялтай. Янзын асуудал байхгүй хаа. За. Өнөөдөр гарчирсан хүмүүс нь гэхээр сорон зоорн тий B. B-гээс нэмэлж болно. A-шаач нэмэлж болно. Гэтэ юу байгаа? B тэнцүү mu0 A-ш байна да. Тэ. Яг сорон зоорны индукцийн вектор гэхээр зүгээр B-ийн байгаа. Ер нь хвчлэн B хэрэгжилж байгаа юм чинь B-гээрээ л явж байгаа тий. Тэгээ B маань болохоор голон дамжуулагчтай mu0 биш юу ч юм. Лоренц хвчтэй. Лоренц хвч мэдж байгаа хэвчээ. Лоренц хвч болохоор BIL синусудтай байж болно. L эсвэл B цэнэгийнх нь хурдан синусудтай байж болно. Энэ болохоор өөдөө гэдэг маань яг юм B болон A-ийн хооронд хөнцөг байгаа. Энэ дэр болохоор өөдөө гэдэг маань B болон B-ийн хооронд хөнцөг байгаа. Гэхдээ зүүн гарын дүрмээрээ бодохдоо энэ цэнгийн эрэг сэргийг бодох хэрэгтэй шүү. Хэрвээ эрэг цэнэг байх юм бол дэлхийн ураны чинь дагуу сөрөг цэнэг байх юм бол урдах системтэй буюу дэлхийн ураны чинь яг эсрэг чиглэлд хүчилж болчихно тэ. За дамжуулагч утас дамжуулагч цаваа босоо чиглэлтэй X босоо яхин B сорон зооронд орууллаа гэсэн юм тэ. Энэ болохоор сорон зоорны индукцийн вектор гээд B маань болохоор Tesla гэсэн нэртэй байна шүү. Tesla. Тэгэл. За энэ план байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.